Сайн байна уу та? Солонгосын Монжоостаас мэдчилж байна. Өндөр маань. Би яагаад энэ удаагийн бичлэгийг хийх болсон бэ гэхлээр Солонгос улсад хараа засвар хийлгэх, хараагаа засварлах. Одоо манайхан бол хараа тэглүүлэх гэж ярьдаг мэстэлд орохоор ирсэн байгаа. Тэгээд энэ талаараа сэтгэлдээ хуваалцахаар жоохон бичлэг хий гэж бодоод энэ бичлэгийг эхлүүлж байна. Тэгээд юун төрөнд ер нь бол эхлээд хэрвээ та хагалгаанд орох гэж байгаа бол эхлээд хаалганыхаа төрлөөдтэй айгуу сайн судлаа танилцсан байвал бас зүгээр юм билээ шүү гэж хэлгээд тэгээд миний хувьд болохоор хаалгаанд орохын өмнө бараг 2-3 жилийн өмнөөс судалж байсан. Тэгээд мөнгөө цуглуулад ямар төрлийн хагалгаанд илүү орвол зүгээр юм байна гэдэг талаар нь илүү судлах явцад маш олон бичлэгүүд байсан. Тэгээд энэ дээр монгол хэл дээр бол энэ бичлэгүүд байсан. Дээрээс нь нэмээд би бас дахиад өөрийнхөө туршлагыг бас хуваалцвал зүгээр юм санагдсан. Яагаад тэгэхээр хагалгаа болгон өөр адилгүй. Тэгээд хүм болгоны нөгөө нэг одоо шинж тэмдгүүд бас өөр байгаад байсан баха. За миний хувьд болохоор Солонгосын SNU гэдэг нэг нүдний хараа засварын одоо эмнэлэгт 30 гаруй жилийн туршлагатай эмнэлэгт сонгож үйлчлүүлсэн. За эднийх маань болохоор Монгол орчуулагчтай. Тэгээд анх би Монголд байхдаа Солонгос улсын виз мэдүүлчихэд тэгээд эднийх рүү хандаад цагаа аваад тэгээд виза гарсныхаа дараа авсан цагийнхаа дагуу энд ирж хаалгаанд орсон байгаа. Тэгээд яг хаалгаанд орохын явцын дунд ялцчгүй ганцаараа ирэх шаардлага гарсан. Тэгээ ганцаараа ирээд шууд эмнэлэгтэйгээ холбоо бариад ингээд очиход ямар ч асуудалгүй орчуулагч охин маань надад маш гоё хань болж исэн. Би хэдийгээр уншаад судалсан. Ерөнхийдөө бичлэгүүд зөндөө бас үзсэн ч гэсэндээ маш их айцтай байсан, жоохон төвшөөртэй байсан. Одоо ингээд би хагалгаа хийх гээд ирж штэ гэж бодож исэн. Тэгээ бас нөгөө олон төрлийн хагалгаануудаас яг ямар төрлийн хагалгаа надад яг тохиромжтой байсгийг нь сайн мэдэхгүй байгаад байсан. Тэгэхээр юун төрөнд хагалгааны төрлүүдээ эхлээд сайн мэдчихээд тэгээд өөрийгөө яг хад хамаглаад явж лээсэн да. Миний одоо хагалгаануудаас хамгийн үнэн боломжийн эдгэрэлтэн төргөн хагалгаа гэх юм бол энгийн Смайл Азиг байсан. Тэгээд энэ хагалгааг хийлгэж болох болов гэсэн жоохон дотроо жоохон юм одоо залбираастай хүсвштэй явж байгаад тэгээд хурж ирээд бүх шинжилгээнүүдээ өгсөн. Тэгээ эмнэлэгтэй анх ороод танилцгаад эмнэлэг маань надад маш нөгөө юуныхаа одоо эмнэлгийнхаа хаягийг маш гоё ойлгомжтойгоор монголоор тайлбарлаад өгсөн байсан. Би метронд суугаад өглөө юж болоогүй юм шиг зүгээр л гадуур гарах гэж байгаа юм шиг эмнэлэг рүүгээ явж чаад тэгээд очингууд монгол орчуулагч охин маань цэцэг маа гэдэг охин айгүй хөөрхөн хүлээж аваад бүх шинжилгээнүүдийг маань тайлбарлаад тэгээд шинжилгээнүүдээ өгсөн. Маш олон төрлийн 10 гаруй төрлийн аппаратуудаар шинжилгээ нүдний дараалт, эвэрлэг, бүр хөвч, тэгээд нүдний хараа зүйг бас 2 дахин удаа шалгаж үзсэн. Нүдний харааг 2 удаа шалгаж байгаа надад бас илүү таалагдсан. Яагаад гэвэл нэг нүдийг хараа одоо нэг хүн шалгаж үзчихэд одоо хаалын харааг маань шалгаж үзчихэд тэр хүн дээр магадгүй алдаа гарсан байж магадгүйгээд давтан өөр хүнээр шалгуулж ирсэн. Тэгээ тэр хоёрынхоо хүмүүсийнхаа шинжилгээний хариун дээр нь үндэслээд одоо миний нүдийг онцлох ч юм уу тэгэж тогтоогоод тэгээд бүх шинжилгээнийхаа хариутаагаа зөвлөх эмчтэйгээ уулзаад ямар төрлийн хагалгаа хийж боломжтой байна гэсэн чинь цаар миний нүдэн дээр Смайл Азиг тохиргоор байсан. Тэгээд хамгийн түргэн эдгэрэлттэй буюу 8 цагийн дотор эдгэрэх боломжтой. Гэхдээ бас 2-7 хоногийн хугацаанд тодорхой хэмжээний одоо хүнд дасгал бассейнд орохгүй бас нөгөө халуун ууранд орохгүй ч гэдэг юм уу тиймэрхүү залтууд байсан. Гэхдээ 8 цагийн дараа гэхэд ерөнхийдөө бүрэн гайгүй хардаг болчихсон байсан. За яг хагалгааны явцад болохоор маш жоохон айдас чөрчсэн гэж түрүү хэлжсэн шүү дээ. Юуны орчуулагчтайгаа уулзаад
Тэгээд орчуулагч маань хахалгааны явцыг тайлбарлаж өгөөд араас нь шинжилгээ өгсөний дараа зөвлөх хэмжтэйгээ уулзах зөвлөх хэмж маань маш гоё тайлшруулж өгсөн. Ямар хахалгааны үеэр юуг анхаарах зүйтэй ингэдэг чийсэн. Тэрүүн дээр одоо тэр гэрлэн нөгөө юм нэг юм улаан цэнхэр гэрэл асаа тэр гэрэл рүү ерөөсөө нүдэ хөдлөхгүйгээр харна шүү. Тэрийг сайн санаарай. Ерөөсөө хөдлөж болохгүй шүү. Эмжийнхаа үгийг сайн соноорой гэдгээд орж исэн. Тэгээ ганцаар байсан болохоор ямар нэг юм бичлэг тэр үеэр яг хийж чадаагүй жоохон сандралтай байсан гэж хэлсэн. Тэгээд ороод яг хагалгаанд орохын яг хагалгаа хийх эмч маань өөрөө уулзаад за ингээд нүдэнд нь ингээд өвчин намдах тусаалга хийлээ гэд уулзаад танилцаад миний нүдийг маань өөрөө нүдэ юугаар аппаратаараа хараад тэрнийхаа дараа хагалгааны өрөөрөө дамжаад орсон. Тэгээд би ерөнхийдөө 2 цаг гэж эмнэлэг дээр очиод 4 цаг гэхэд хагалгаанд орчоод гараад ирсэн. Тэрнээс өмнө шинжилгээний цагнууд жоохон дамжаад явах учраас бас жоохон цаг орсон. Хагалгааны явц ердөөсөө нэг 10 минут хүрсэн үгүй юу? Надад нэг тийм минут секунд л болсон үгүй юу санагдсан. Тэгээд 2 нүдэнд ээлжлээд ингээд хийгээд явсан. Хагалгааны явцад нэг хөөрхөн чихмэл тэрвэрлж гисэн. Орчуулагч охин маань хажуу зогсоод эмчийн хэлж байгаа болгоныг надад хэлж өгөөд за одоо хагалгааны явцыг нэг үе шат бүрээр нь тайлбарлаж байсан. За одоо ингээд жижигхэн төсөл хийгдэж гин. Юуны лазерын эмчилгээ хийгдэж гин, эвэрлэг бүрхүүлийн эмчилгээ хийгдэж гин, хагалгаа маань амжилттай болоод дууслаа гэх мэтчлээ ингээд маш гоё тайлбаруудтай яваад байсан болохоор надад ерөөсөө айц дөрөөгүй. Тэгээд дууссан байгаа. Тэгээ яг хагалгаагаас гараад ирсэн чинь нүд жоох юм. Жоох ууртайгаа уур одоо нэг манантай юм шиг болцсон байсан. Тэгтээ зүгээр. Тэгээд эмнэлгээс маань надад тусаалга, нүдний тусаалга эмчийн заавраа эмчилгээний нөгөө нэг жоор бичиж өгөөд аптикаас аваад тэгээд зааврынхаа дагуу тусаахаар явсан. Тэгээ явж байгаа хавцад бас 2 монгол хүнтэй таарсан. Тэр 2 маань бас Америкаас Монгол руу буцаж явах замдаа Солонгосоор дамжиж өнгөрөх хугацаанд нүдний хагалгаагаа хийлгэжсэн. Тэгээд гарч ирээд эмнэлгээс маань шууд байрлаж байгаа Airbnb маань хүргэж өгөөд тэндээ бүгд өдөржингөө болсон. Яагаад тэгэхээр яг хагалгааны дараа нэг цаг гарангийн дараагаас эхлээд миний яг нөгөө нүдний зовирууд эхэлсэн, нүдний өвчин намдах тусаалгууд дуусаад хугацаанд дуусаад шууд ингээд гэрэл амар мэдрэмтгий болоод би бүх гэрлээ унтраагаад хөшгөө хаагаад нүдэндээ шилээ зүүгээд тэгээд хахад хүртэл ингээд бүр гялбаад нөгөө залхуурын нөгөө нэг юм жижигхэн улаан гэрэл идэг шүү дээ. Тэр гэрэлд хүртэл ингээд гялбаад байсан. Тэгээд ингээд хүнжлөө нь хөмрөөд тэгээ нүдэндээ хамаагүй юм хүргэж болохгүй учраас шилээ зүүцсэн. Тэгээ дээрээс нь ингээд нөгөө юм бүтээгээд бүтэж өгчих гэж байгаа шиг. Тэгсэн ирнээсээ ингээд харанхуул байхгүй бол нүд бүр ингээд амар ингээд гялбаад өвдөд байгаа юм шиг санагдчихсан. Тэгээд өргөжлүүлээд нэг 2 цаг орчим тэгж хэцүү байж байгаа. Аажмаар гайгуулсан. Тэр хэцүү байх хугацаанд нүд өвдөжсэн. Бас ингээд нулимс ингээд тасралтгүй уурсаал уйлаад тухайн үед яг ганцаараа байсан ч гэсэндээ ингээд бас нэг найз манад руу уцаар яриад нэг нийтдээ зөвлөд яриад тэгээд яг ингээд нүд маань өвдөд уйлаад байгаа шиг хөтлөөсөө ингээд инээж байгаа юм шиг те манай найз тавагш болоод жокер болсон юм уу гэж тэгжсэн. Тэгээд яг тэр мөчл надад хамгийн хүн санагдчихсэн. Тэгээд явандаа нэг 3-4 цагийн дараа гэхэд орой 4 цаг тагалгаанд ороод орой 9:10 гэхэд ерөнхийдөө нөгөө өвдөлт нь гайгүй болчихсон. Жохон гялбалт хийвэрээ. Гэтэ нүдний шилтэй байсан. Утас бол ерөөс ямар ч харах боломжгүй байсан. Үнхээр гялбт юм билээ. Бидний утас айгүй их гэрэлтэй санагдчихсан. Тэгээд үргэлжлүүлээ маргааш нь босоод ирэхэд хамаагүй гайгүй болчихсон. Гэтэ би нүдний шилнээсээ бас салахгүй л байгаадсан. Тэгэл ерөнхийдөө ингээ баг-багаар сайжраад гэтээ 2 дахь 3 дахь хоногуд дээрээ ерөнхийдөө би уцаа бас сайн гарч чадахгүй байсан. Ягаад тэр гялбаад исэн. Тэгээ гадуур гарахтаа байнга шилтэй. Одоо ч гэсэн шилтэй байна. Маргааш нь бол хамаагүй дээрдчихсэн. Нүднээс үлмс гарах нь тогтчихсон. Тэгээд эмчилгээнийхаа тусаалгуудыг хийгээд хааны ордноор гадуур нөгөө сүүлийнхаар гадуур үзэх ёстой юмнуудаа үзээд явсан байгаа.
Тэгээд энэ талаар яг нөгөө магадгүй хагалгаанд орохоор төлөвлөж байгаа хагалгаанд орё гэж судалж байгаа хүмүүс байвал нь өөрийнхөө одоо нэг тулсан туршлагыг хуваалцъя гэдэг үднээс бичиж байгаа юм шүү. Тэгээд дээрэс нь нэрээ нэм чиглэхэд хүмүүс бас асууж ирсэн хагалгааны төлбөр хэд болсон бэ? Ер нь бол боломжийн байсан уу гэд миний нөгөө үйлчлүүлсэн SNU гэд эмнэлэг маань яг нөгөө 4 сард тохиолдуулаад урамшуул зарласан байгаа юм байлээ. Тэгээд Smile Лацк нь болохоор 2,200,000 вон. Дээрээс нь нэмээд миний эвэрлэг бүрхүү өвчнээс нэлээ ихийг авсан учраас эвэрлэг бүрхүүлийн эмчилгээ гэдэг 300,000 воны эмчилгээ хийж өгсөн. За тэр эмчилгээ хийснээрээ ерөнхийдөө миний нүдийг илүү эвэрлэг бүрхүүчийг бат бөх болгож өгч чинь эмчилгээг нь илүү сайн сайжруулж өгч чинь гэсэн үг. Тийм болохоор би мөнгө нэмж төлөөд нүднийхаа тэр эмчилгээг хийлгэсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тажгүй шүү. Бусад эмнэлгээс маань бас нүдний витамин өгсөн. За урчлагаанууд өгсөн. Бас нөгөө нүдээ эргээд хараа нь муудах юм бол дахин лазер эмчилгээнд орох боломжтой гэсэн батламж бичгийг бас өгчээсэн. Тэгээ эмчнэр маань маш найрсаг байсан. Гол нь тэнд очиод ямар ч нэг юм ганцаараа утсан ч гэсэн тийм ганцаараа мэдрэмж аваагүй. Тийм байна. Тэгээд тийм хагалгааны experience нэг иймэрхүү. Эмнэлгийнхаа танилцуулгыг ерөнхийдөө доор нь description дээрээ оруулж хүмүүс маань асууж холбогдохыг хүсвэл нь чатаар нь холбогдоод асуугаад тэр Монгол зөвлөгтэйг нь ярилцаад бас зөвлөгөө авч болох юм байлээ. Тийм бас нэг юм эмнэлгээс сурсан ганц нэг юм байна. Та нүдний хараа чинь муудаагүй ч гэсэн эргэн тойрныхоо хүмүүст ч гэсэн сайн хэлээрээ нүдээ өрөөсөө нухаж болохгүй шүү гэж эмч маань хэлж ийсэн. Тэгээд намайг нөгөө шинжилгээний явцад харж байхад чи эвэрлэг бүрхөвч айгуу сайн байна. Нүдээ нухадгүй байна. Гэрийнхэндээ найз нөхөдөө бас сайн хэлж байгаарэ. Нүдээ өрөөсөө нухаж болохгүй шүү. Тэр нөгөө эвэрлэг бүрхөвчийг баг багаар гэмтээгээд идэг шүү гэж сануулж ийсэн. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүн байвал та эргэн тойрныхондоо бас өөрөө ч гэсэн хараад аваарэ. За ингээд миний лазкийн experience-ийн талаар нэлээдгүй хэрлээ. Энд ирээд нөгөө гадаа гараад халуун дотор орохоор жоохон кондишн тагаа болохоор жоохон халуун үедээ арчлаад хоолоо маань жоохон сүйчихсэн байгаа. Ойлгоорой. Тэгээд удахгүй гоё бас аяллахаа бичлэгүүдээс жижигхэн эвлүүлээд нүдээ гайгүй болохоор оруулнаа. Энэ бичлэгээ ерөнхийдөө ингээд бичсэн чигээрээ эдит хийхгүйгээр оруулжээ. Тэгээд доор нь description дээрээ эмнэлгийнхаа танилцуулга нуудыг оруулчаа. Ингээд надтай хамт байсан баярлалаа. Хэрвээ та энэ талаар судалж байгаа бол хагалгааны бичлэгүүд бол тусдаа зөндөө бичлэгүүд байдаг. Яг хөө миний туршлагыг энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Бүгдээрээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.